Хойд бүсэд өнөөдрийн байдлаар 6770 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Хойд бүсийн зөвлөлийн анх дугаар хуралдааны хилцүүлгийн үеэр хэд хэдэн шийдвэрүүд гарсан юм. Жишээ нь Эрдэнэт медикал эмнэлгийн менежментийг хувьд шилжүүлэн бүсийн хавдрын онцлогоо эмчилгээний төв болохоор болсон юм а. Манай хойд бүсэд хавдрын тохиолдол маш их өндөр. Булган аймаг бол улстай тэргүүлж байгаа. Эрдэнэт хөвсгөл аймагуд мөн одоо улсын дунджаас нэлийн дээгүүр байгаа. Тэгэхээр бид нар ер нь энэ хойд бүстэй энэ хавдрын төсвийн үйлчлэгээ үзүүлдэг юм тустай төвтэй болох ёстой байна гэдэг асуудал улсын хэмжээнд анх удаа яригдж байгаа. Тэгэхээр бид нар Эрдэнэт үйлдвэрийн харьяанд байдаг одоо төрийн өмчид Эрдэнэт медикал эмнэлгийг одоо эрүүл мэндийн яамны харьяа хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг хойд бүсийг хариуцсан хавдар судлалын төв болох энэ асуудлыг бид нар ярилцаад өнөөдөр энэ Булган аймагт болох 5 цагт болох одоо засгийн газрын хуралдаанаар эцэлж одоо бас тогтоолыг батлах ийм шатандаа явж байна. Ингэснээр бид нар ер нь яг Улаанбаатар хэмжээний тусламж үйлчлэгийг Эрдэнэт хотод энэ хойд бүсийн үзүүлэх боломж бүрдгий. Мөн Эгийн голын усан цэцгэлгээ станцын нөлөөллийн бүсэд байгаа айл өрхүүдэд чиглэсэн судалгаа төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт авто замын төслөө эдийн засгийн өргөөжөөр ирэн билж танилцуулахыг хойд бүсийн зөвлөлийн гишүүдэд даалгасан юм а. Дэд бүтцтэй холбоотой асуудлууд байгаа. Ер нь бол аялал жуулчлал, хөдөө аж ахуй, үйлдвэрчдийг бий болгохын тулд хамгийн түрүүнд бид хүн дэд бүтцэд зам харуу гаргах хэрэгтэй. Тийм учраас аймгийн засаг даргын эрх чиглэлүүдийн хөтөлбөрт болохоор сумдуудыг аймгийн төвтэй одоо засмал замаар холбох ажлыг эхлүүлнэ гэдэг ингээд явж байгаа. Дулааны станц 2019 онд ашиглалтанд ороод за хувийн одоо хөвшил одоо энэ одоо үйл ажиллагааг явуулдаг. Тэгээд Дулааны станц болон одоо иргэдийн одоо тарифын зөрүүтэй байдлаас болоод орон нутгийн эмчит компани одоогийн байдлаар 11 гаруй тэрбум төгрөг өртөө болчиход байгаа. Зохиомжтой байдлаар өртөө. Тарифын зөрүүнээс болоод тэр энийг бас бид бүхэн судалж холбогдох одоо байгууллагуудаар нь одоо тарифыг одоо тэнцвэржүүлэх тэгээ цаашид авах арга хэмжээг бас судлуулъя гэсэн ийм саналтай байна. 2012 онд боловсон соёл шинжилгээ ухааны яамд шилжүүлсэн Орхон аймгийн газар нутгийн 50 га газар байгаа. За тэн дээр одоо Эрдэнэт сургалт за тэгээд ихтэй сургуулиудын эдийн засгийн техник боловсруулах одоо боловсролын яамтайгаа хамтарч ярьж байна. Хэрвээ энэ одоо тогтоол гарснаар за бид бүгд хойд бүсийнхаа болон Монгол улсын өнцөг булан бүрээс за ихтэй сургуулиудыг уулуурхайн ихтэй сургуулиудын эсэлтийг авах боломжийг бас бүрдүүлнэ. За албан ёстойгоор 2024 онд бол 285,500 орчим гадаад дотоодын зуулчид ирсэн байна гэсэн статистик мэдээ байгаа. Нөгөө талаар мөрөн нисхуудлыг хойд бүсд бол ганц дисконстон бодолтой хөвсгөл аймгийн мөрөн сумын дисконстон бодол байгаа. Дөрвсийн олон улсын болох энэ одоо 2025 оны зураг төсвийн 26 онд одоо төсөв суулж энэ ажил явах ийм зайлшгүй шаардлагатай засгийн газарт саналаа бид өргүүлсэн. Түүнчлэн хуралдааны үеэр оролцогчид өөрсдийн тулгамдж байгаа асуудлаараа санал бодлоо илэрхийллээ. Ингэснээр Монгол улсын бүсчилсэн хөгжлийн бодлого хурдтай тууштай хэрэгжих нөхцөл боломжийг олоход онцгойлон ачаал бүгдэл өгч байсан юм а. Хойд бүс жуулчдыг татахаа өгшүүрэг бүхий аялал жуулчлалын төрөлцсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дид бүс бий болно гэж үзэж байна. Хойд бүсийн маань хувьд бол байгалийн аялал жуулчлалын хүрээнд хөгжөхөөр төлөвлөгдөж байгаа. За байгалийн нөөц бол маш сайтай. Тэгэхээр байгалийн нөөцөн дээрээ суурилсан одоо тусгай сонирхолтой аялал жуулчлал, за адал явдалтай аялал жуулчлал, за үүнээс гадна байгалийн одоо энэ сайхан үзэсгэлэнт байгал дээр суурилсан аялал жуулчлал хөгжих энэ бүрэн боломжтой гэж үзэж байгаа. За энэ ч утгаараа одоо энэ бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд илүү дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд бол маш чухал байгаа гэж үзэж байгаа. За дэд бүтцийн хөрөнгө оруулалт гэдэг бол зөвхөн зам тээвэр гэхээс илүүтэй за яг аялал жуулчлалын байгууллагуудын өөрсдийнх нь дэд бүтцүүд байгаа. За нэг ялангуяа аялал жуулчлалын одоо улирлыг тэлэх зорилготой буюу дөрвөн улирлын аялал жуулчлал хөгжүүлэх нэг чухал байгаа. Монгол улсын хөгжил дэвшилд энэ хойд бүсийн одоо хөгжил дэвшил бол маш чухал үүрэг барилтай. За тэр зэмээ хойд бүс бол бүсээс одоо хамгийн түрүүнд одоо хөгжих эдийн засгийн бас одоо тодорхой өсөлтийг бий болгох юм бодиттой боломжууд бас байгаа. Би яагаад ингэж хэлж байгаа нөхөр хойд бүсдэр бол одоо Монгол улсын одоо зэс боловсруулах хамгийн том одоо зэсийн том уурхай Эрдэнэт үйлдвэрийг ганцхан энэ бүсийн хэмжээнд биш Монгол улсын төсвийг бүрдүүлдэг томоохон айл штэ тийм учраас бол Эрдэнэт үйлдвэрийг түшгэлсэн одоо аж үйлдвэрийн цогцлбор буюу боловсруулах үйлдвэрүүдийн цогцлбор барьж ээж манай хойд бүс хөгжинэ. Хойд бүсийн хувьд харилцаа холбооны үндэсний дэд бүтцийг өргөдгөх, сайжруулах, өрх болгон хамгийн хүртээмжтэй юм харилцаа холбоотой байх ийм шаардлага үүсэж байгаа. За энэний хүрээнд бол харилцаа холбооны 1029 хөдөлгөөнт холбооны бааз станц бол хойд бүсд байрладаг.
2025 онд цахим хөгжил инновац харилцаа холбооны салбарын зүгээс бол 17 шинэ бааз станцыг ашиглалтанд оруулахаар бол бэлтгэл ажлаа хангаад явж байна. За хоёрдугаарт нь төрийн үйлчлэгийг өрх болгонд нь ойртуулах энэ ажлыг үргэлжлүүлж байна. Өнөөдөр бол хойд бүсийн бүх сумдад төрийн үйлчлэгээ болон хувийн хэвшлийн үйлчлэгээний хамтарсан ийм киоск машиныг бол байршуулж байна. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үдшил баримтал засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр хурдтай хөгжлийн төлөөх зориг хамтарсан засгийн газрын гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүс орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгын хүрээнд хойд бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан Булган аймгийн спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө.